За үзэгчдээ өдрийн мэнд хүргэе. Лайв ток ярилцлага ээлж дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаа бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын ажлын албаны ахлах мэргэжилтэн Жаргал сайхны их баттай харилцах болно. Өдрийн мэнд хүргэе. За танд өдрийн мэнд хүргэе. Жаргал сайхны их бат 2001 онд ерөнхий боловсролын 50 дугаар сургууль, 2005 онд шинжилгээ ухаан технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийг автоинженер, авто аж ахуйн мэргэжлэр тус төгссөн. 2001-ээс 7 онд Монголын оюутны холбооны ажлын албаны ажилтан, хяналт шалгалтын албаны дарга, 2007 онд автоэврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн оншилгоо хяналт зохицуулалтын албанд тээврийн хэлтсийн мэргэжилтэн, 2009 онд ахлах мэргэжилтэн, 2011 онд тээврийн хэлтсийн дарга, 2015-аас 2017 он хүртэл тээвэр зохицуулалтын газрын даргаар ажилласан. 2017 оноос өнөөдрийг хүртэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын бүлгийн ахлах ажилтнаар ажиллаж байна. За одоо 16-аас 20 онд бүрэлдсэн иргэдийн хурал алт хайсан тий. Тэгээ дараагийн иргэдийн хурал бүрэлдэх сонгуул болж байгаа энэ үед өнгөрсөн 4 жилдээ юу хийв бүтээгүүдийг дээр хүн болгон дүгнэлт өгж байгаа байх. За хүн болгон гэхээсээ улс төрийн нам хүчнүүд юу гэдгийг судлаач дүгнэлтээ өгж байгаа. Тэгэхээр өөрийн чинь хувьд бол өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний энэ ажлын албанд орж ажилласан хүний хувьд өнгөрсөн 4 жилийг хэрхэн дүгнэж байна вэ гэж. За таны асуулт их хоржонтой л та. 2016-аас 2020 онд одоо байгаа Монгол Ардын нам Улаанбаатар хотыг ас жаргалтай хот болгоно гэж амласан. Ас жаргалтай хотыгоо 5 чиглэлд хөгжүүлнэ гэж амласан. Сая 4 жилийнхаа ажлыг дүгнэж Улаанбаатар хотоо зорилт дэвшүүлсэн ас жаргалтай хотын мөрийн хөтөлбөр маань маш хангалттай биеллээ гэж хотын удирдлагууд маань бие бинийгээ тэрвэрж авч үнслээ. Хамтран ажилласан төлөөлөгч нөртөө баярлаж нэг нэгэндээ шагнал гардууллаа. Тэгээд үнэлгээгээрээ дүгнэхдээ Улаанбаатар хот маань ас жаргалтай хот боллоо. Бид бүгдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр маань 94.8% маш хангалттай биеллээ гэд одоо иргэдийн хурал маань хуралдлаа, алхаад хааж иргэдийн хурлын чуулган хаалтын хурлаа хийлээ. Тэгэхээр би бас хотын удирдлагууд маань бэлэгшээсэн байна. Улаанбаатар хот маань сайхан өнгө дэвссэн байна. Хөгжил цэцгэл маань сайхан болсон юм байна. Азийн бар улс болсон юм байна гэж би харсан шүү дээ. За ер нь бол иргэн их бат гэдэг хүнийг бас баггүй хүмүүс таньдаг байх гэж би ойлгоод байгаа. Тэ өнгөрсөн жилд маш олон одоо ийм эсэргүүцсэн гэхүү те ийм акцуудыг хийж исэн ганцаараа ч хамаагүй зогсоод за энэгээр нь бол бас нэлээд их хүн мэдж байгаа гэж бодож байгаа. Хамгийн одоо сүүлийн миний санаж байгаагаар бол за өчигдөрхөндөө авилгатай тэмцэх газар дээр очиод энэ 400 сая төгрөгийг шалгаад өгөөч гэж явж исэн те. За бас иргэдийн хамгийн сайн мэдж байгаагаар бол одоо энэ хонхтой цэцэрлэгийн модыг тайрч устгах гэлээгээл эсэргүүцээ явж исэн. Ингээд дандаа ийм эсэргүүцсэн ийм үйл ажиллагаа өөрөө хийгээд байдаг шүү дээ. Тэгээд одоо шалтгаан гэхүү те. За эсэргүүцгээсээ илүү нөгөө мэдээлэлд ойрхон ажилтдаг хүний хувьд Улаанбаатар хотын иргэдтэй бас үн зөв мэдээлэл өгөх зорилгоор бас тухайн асуудал болгон дээр би үзэл бодлоо илэрхийлж нийгэмд хандж ирсэн юм аа. Та бүхэн мэдэндээ Улаанбаатар хотод олон улсын жишгт нийцсэн дугуйн замыг ашиглалтанд орууллаа, хийлээ гэд манай хотын удирдлагууд маань маш олон хэвлэл мэдээллээр ярилцлаганд орж ирсэн. Тухайн би дугуйн зам хийж байгаа газар дээр нь би иргэн үнийн хувьд очсон. Тэгэхэд хаа байсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг нохоотой хөшөөнөөс одоо энэ Баянгол дүүргийн одоо хэдгээр ороонд Хермес төв хүртэл явгууны тал замыг өнгөрөөшөр улаан өнгийн бодгаар будж исэн гэл одоо олон улсын жишгт нийцсэн дугуйн зам барьсан гэдэг байгаа байхгүй. Өнөөдөр дугуйн замын стандарт өөр байхгүй. Зөөлөвчтэй эрзэн байна, тэмдэглэгээтэй байна, явган үний замаас хороодог байхгүй. Тэгэхэд манайх өнөөдөр явган үнийхээ 60 м одоо ийм богинохон замыг чинь талын ингээ улаан өнгийн будгаар будчихад олон улсын жишгт нийцсэн дугуйн зам барьлаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг би олон нийтэд ил болох зорилгоор л энэ асуудлуудыг ханддаг. Энэ өөрөө ягаад гэвэл таны татварын мөнгө, миний татварын мөнгө. Энэ өнөөдөр Улаанбаатар хотод татварын мөнгөөс гадна таныг торгож байгаа мөнгөөр чинь Улаанбаатар хотын бүтээн байгуулалт хийдэг байна. Өнөөдөр хүү торгуулийн орлого гээд 2020 оны нийслэлийн иргэдийн хурлаараа баталсан. 35.6 тэрбум төгрөг. Таны машиныг ачаалтын машины хүү одоо ачаалтын машины мөнгө. Таныг нэгдүгээрийг нэгээр зарцсны чинь торгуул. Таныг зөвшөөрлгүй газар худалдаа эрхэлсэн гэж таныг торгож байгаа. Ингээд зөрчлийн эргээр гудамжинд таныг шүсээ хаялаа, гудамжинд танхаарлаа гэдэг бүх торгосон торгуулахаараа өнөөдөр Улаанбаатар хот маань бүтээн байгуулалтын ажил хийгээд байгаа байхгүй. Тэгээ хийсэн ажил нь өнөөдөр ингээд дугуйн зам хийсэн сайхан байна. Даанч бороо орсон. Нөгөө улаан өнгийн будгийг нь урсаад алгасан.
Дахиад та нар мэдэндээ энэ хүүхдийн зовгийн уртл шөнийн гудамжны уртл авт замыг сайхан хар цагаанаар сайхан шатрын нүүдлээр бол будсан. 2 хоногийн дараа бороо орсон. Нөгөө будсан зам урсаад алгасан. Будгыг нь урссан. Ингээд хэн хохирч ийн хэр иргэд л өнөөдөр таныг торгосон мөнгөөр Улаанбаатар хотын удирдлагууд маань ямар нэгэн тооцоо шинжилгээгүй бүтээн байгуулалт хийх нэрийдлэр төсвийн мөнгийг үргэлжлэн зарцуулж байгаа асуудал дээр л иргэн хүний хувьд иргэдэд уралдах ажилтны хувьд энэ мэдээллүүдийг ил тодол би гаргасан юм. Одоо жишээл та маш зөв асуулт асууж байна. Улаанбаатар хотын чинь бүр аз жаргалтай хотын индексээр 5 индексээр бий болгоно гэж амласан баг. Дэд бүтцтэй Улаанбаатар буюу аз жаргалтай хот гэж. Нийгмийн хөгжлийг дэмжсэн аз жаргалтай хот болгоно. Хууль засаглалтай буюу иргэн дээлтэй аз жаргалтай хот болгоно. Эдийн засаг дээлтэй аз жаргалтай хот болгоно. Эко буюу ногоон байгууламжтай аз жаргалтай хот болгоно. Ийм 5 зорилтыг бий болгосон. Тэг бүр сүүлдээ энийг нь 4 жилийн хугацаанд ингээд үнэлж дүгнээд 94.8% биелж байгаа гэж. Тэгэхээр Улаанбаатар хотод маань ядуу иргэн байхгүй юм байна. Иргэн бүр саятан болцсон юм байна. Хувийн хвшлийнхэн маань бүр групп болцсон юм. Тэгэхэд ингэж иргэдэд тапаасан энэ дүгнэлт гаргаж өөрсдийнхээ ажлыг Улаанбаатар хот маань метротой болгоцсон юм шиг, Улаанбаатар хот агарын дүүжин замтай болсон юм шиг ингэж өөрсдийнхээ ажлыг ингэж дүгнж байгаа. Тэр нь л иргэн хүний хувьд би асуудлыг ил тод олон нийтэд таниулах зорилгоор л энэ мэдээллийг өгдөг байсан юм л та. За яг нөгөө дугуйн замыг талын явгууны замыг талын дулаанаар бутсан гэдгийг одоо үзэгчид санаж байгаа бах те. 2 жилийн өмнө ч юм уу яригдчихсан асуудал одоо бас жах мартагдсан байна шүү дээ. За тэгээ энэс гадна маш олон асуудлыг бас гаргаж тавьсан баг. Яг зүгээр өөрөө тооцоо судалгаач гэдэг юм хийж үзсэн үү? Яг ийм хичнээн асуудлыг ингэж сөхөж тавьж те олон нийтийн хүртээ одоо юу гэдгийг чих сонорт хүргэсэн байна. Иргэдийн урлын бүлэгт ажиллах хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд холбогдлолтой хууль одоо төсөв санхүүтэй асуудлаар ажиллах хугацаанд 11 удаа би хууль хяналтын байгууллага болон Монгол Улсын ерөнхий сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга, авилгатай тэмцэх газарт ингээд нийт 11 удаа би хандсан байдаг юм байна. 11 удаа хандхад 3 удаа хариу ирсэн. Хуулийн байгууллагаар нэгтлэн шалгуулна, лавлгаа мэдээ дахиж аавна. Энэ мэдээллийг одоо прокурорын байгууллагаас дахиж авнаа гэдэг байдлаар хариу өгдөг байсан. Та бүхэн мэдэндээ Монгол Улсын ерөнхий сайд хөрсөх сайдад би нийслэлийн засаг даргын 3 орлогчийн асуудлаар би ийм ёс зүйгүй танхаа балмад одоо хувийн ашиг сонирхолтой юм 3 орлогчийг болооч. Нэг орлогч нь бааранд танхаа хэрэгээр пивний шил хаглаа хүний хүзүүнд цээжин зоодог ийм танхаа хүн өнөөдөр хотын хувьд орлогч дарах гэж одоо дахиад нэр дэвшиж байгаа. Нөгөө орлогч нь болохоор ашиг сонирхлын зөрчилөөр одоо авилгалын хэрэгээр прокурор шилжчихсэн одоо шүүгүрлэн болох гэж байгаа. Нөгөө орлогч эмэгтэй болохоор сэл биддэг, өөрийнхөө пианерслангийнхаа газрыг томруулдаг, өөрийнхөө пианерсланд ашиглалтын зарлаа төлүүлдэг хотоос. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй ийм одоо удирдлагууд байна гэж ерөнхий сайдд өгсөн. Хөрсөх сайд би ийм ёс зүйгүй 3 орлогчийг би хамтарч ажиллахгүй гэдээ надад мэдгдсэн хариу өгсөн. Даанч ярьдаг энэ 3 орлогчтой хариуцлага тооцоо. Ингээд асуудлуудыг ингээд нэлээд ил тод гаргасан. Та бүхэн мэдэндээ дээр дахиад жилийн өмнө Улаанбаатар хотын авто замын төгжрлийг бууруулах зорилгоор зүү эрхийг хоригдсон. Ямар ч тооцоо судалгаагүй нэг хотын дарга маань шийдвэр гаргасан. 11 хоногийн хугацаанд зүү эрхийг хориглоход зөвхөн тэмдэглэнд 956 сая төгрөг зарцуулсан. Тэгээ 11 хоногийн дараа цуцалсан. Тэгээд тэнд хинч хариуцлага өгөв. Энэ 956 сая төгрөг салхинд хийсэн. Ингээд шөнийн гудамж гээд Улаанбаатар хотыг метрополис болон залуучдын хот болгоно гэж нэг хотын удирдлага нь шөнийн гудамжийг бий болгодог. Тэр бум гаруй сая төгрөгөөр шөнийн гудамжийг байгуулсан. 10 сарын дараа хүчин болгосон. Дараагийн засаг дарга гарч ирсэн. Улаанбаатар хот шөнийн гудамжийг болгоно гэдэг. Нөгөө хийсэн бүх бүтээн байгуулалтыг ингээд цуцсан. Ингээд энд хинч хариуцлага өгөхгүй. Ингээд таны татварын мөнгө, миний торгуулийн мөнгийг хотын удирдлагууд маань ингээд хийгээд байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг олон нийтэд ил болгох үүднээс иргэний хувьд энэ асуудлуудыг бүгднийг одоо санхүүгийн баримттай гаргасан тушаа шийдвэртэй нь олон нийтэд цаг тухайн үед нь л би гаргаж яваад байгаа. Сая сүүлд та бүхэн өчигдөр би авилгатай тэмцэх газарт Улаанбаатар хотын ерөнхий менежер Гантүмэр даргаыг би гомдол гаргасан. Ямар байдлаар би гомдол гаргасан бэ гэхээр энэ их эмгэнэлтэй.
би энийг бүр хэлхээсээ бүр жоохон эмээгээд байгаа. Яагаад вэ гэхээр Улаанбаатар хотын авцам арчилтын засвар үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй авцамын компаниар засвар үйлчилгээ хийлгэсэн байна. Ингээд энэ нийслэлийн аудитын газраас ингээд аудитын тайланд нь бүр ингээд заагаад өгсөн. Энэ иргэн их бат энийг нэх олоод ингээд байгаад байгаа юм шиг. Нийслэлийн аудитын газар нь өөрөө ингээд дүгнэлт гаргаад өгсөн. Нийслэлийн ерөнхий менежер өөрөө авцам засварын арчилтын ажлыг 403 сая төгрөгөөр хийлгэсэн байна гэдэг ингээд ностой зөрчил гаргасан гэдэг. Тэгээ энэ мэдээлэл ингээд хавд дардаг, олон нийтэд хэлдэггүй, нуун дарагдуулдаг. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын зам засвар хийгээлэдэг, нөхөөдөдөг, бороо орохоор урсаад байдаг чинь ийм л учиртай. Тэгэхээр тусгай зөвшөөрлгүй компани гэдэг чинь мэрэгжлийн компани биш. Мэрэгжлийн техник хэрэгсэл байхгүй, мэрэгжлийн албан агч байхгүй. Авцамын инженергүй компани энэ зам засвар хийсэн байна гэдэг асуудлаар иргэн хүний хувьд авилгатай тэмцэх газарт энэ ёс зүйгүй энэ тендерийн тухай хууль, төсвийн тухай хууль маш олон хуулиуд ингээд энэ Улаанбаатар хотын ерөнхий менежер тогмдын ган төмөр дарга зөрчсөн байна гэдэг үндслээр иргэн хүний хувьд энэ асуудлыг шалгаж өгөөч гэдээ би авилгатай тэмцэх газарт өчигдөр би хандсан байгаа маа. За ингээд яваад байна гэдэг бол түрүү өөрөө хэллээ. Иргэн хүнийхээ үүргийг биелүүлээ яваад байна гэж те. Гэхдээ одоо харахад ингээ ганцаараа яваад байна шүү дээ. Уг нь бол нөгөө юу гэдгийг төлөөлөгчөө төлөөлөл болгоод явуулсан иргэд нийтээрээ нийлээд ч гэдэг юм уу те. Нөгөө өөрхийн сонгож явуулсан төлөөлөгч нь ажиллаа хийхгүй байгаа бол магадгүй одоо өөрөө чи хэлээд байгаа шиг хууль зөрчөөд байгаа бол яг одоо өөр шигч нь явах хэрэгтэй байх л та. Тэгээ олуулаа нийлээд одоо энэ дээр нөгөө миний гол асуугаад идэг юм нөгөө иргэд орон нутгийн сонгуультай ач холбогдол гэж оролцохгүй байгаа гол шалтгаан ч гэдэг юм уу те. Үр дүн нь магадгүй энэгээр илрээд байна гэж ойлгож болох уу? Яг үнэ. Өнөөдөр төлөөл сонгодог, төлөөл нь албан тушаалд очдог. Албан тушаалд очсон хүн даргийнхаа эсрэг үг хэлж чадахгүй. Өнөөдөр нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч Монгол Ардын намаас 34 төлөөлөгч 28 давхар дэлт. Давхар албан тушаалт. Жишээ нь нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч Чингэлтэй дүүрэг сонгогдсон Үнэн Бат гэдэг төлөөлөгч нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга. Ингээл давхар албан тушаалт. Нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч Мөнхбат гэдэг нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга. Ингээд энэ Улаанбаатар хот чинь өөрөөсөө нөгөө төлөөллөө сонгогдсон хүмүүс чинь давхар албан тушаалд очичгаараа даргийнхаа алдаа дутагдлыг хэлж чадахгүй байхгүй. Даргийнхаа алдаа дутагдлыг хэлвэл ажлаас залгагдчихна. Эсвэл дараагийн сонгуульд нэр дэвшихгүй байх жишээ. Ингээд нөгөө гинжин хэлбээ буюу зохион байгуулалтын ажлууд л. Ясан дээр орон нутгийн сонгуул иргэд нэх ач холбогдол өгдөг ч гэсэн уул нь яг орон нутгийн иргэдийн өөрөө удирдах ёсны гол сонгуул нь орон нутгийн сонгуул байхгүй. Улсын хурлын гишүүд цэцэрлэг барайл, сургууль барайл, тууц ажиллаад байгаа. Энэ улсын хурлын гишүүдийн үндсэн ажил биш байхгүй. Тэднэрт тийм төсөв байхгүй. Улсын хурлын гишүүд хууль санаачлах, засгийн газрын үйл ажиллагаанд хяналт төгөл, үнэлт өгөх, төрийн агентлагуудад үндсэн чиглэлийг дагуу ажиллах хэрэгтэй байхгүй. Нийслэлийн иргэдийн хурал гэдэг чинь үндсэндээ таны хороонд сургууль бариулахын тулд тэр сургуулийн чинь бариулахын тулд зураг туслалын батлах, тийм ээ, газар чөлөөлтийн их. Сургууль барихад нэг 8 айлын газрыг чөлөөлдөг байхгүй. Тэр 8 айлын дорж дулмаа инх бат гэсэн айл болгон дээр ороод за ингээд таны одоо яг энэ стратегийн үед энд яг юм сургуульд бид нар барихаар төлөвлөж байгаамаа. Таны газрыг ингэж чөлөөлмөр байгаамаа. Та газрын чинь үнэлгээгээр ингэж тэдний үүрэг болж байна. Та бэлэн мөнгө авах уу? Эсвэл та одоо төрөөсөө орон сууц болон төрөөс баригдаж байгаа энэ байранд орон сууцд орно уу гэдэг. Ингээд төр ингээд зохицуулт хийж нийслэл энэ төсвийн суулгаад барилгын ажилтнанд хяналт тавиа зохион байгуулалтын ажлыг энэ нийслэл орон нутаг хийдэг. Тэгэхээр ер нь орон нутгийн сонгуулийн өөрөө удирдах ёсны амьдрах орчны гол юм чинь л энэ иргэдийн урлал шийдэж байгаа. Тэгэхээр миний гол санаа юу хэлэх гээд байгаа гэхээр иргэдийн урлын сонгуулийн үйл ажиллагаанд иргэн бүр өнөөдөр иргэний төлөөллөө сонгооч. Нэг хүн ингээд нэг уламжлал болсон, нэг хүн заавал сонгогддог, нэг хүн заавал нэр дэвшдэг. Яагаад тэр хороонд нь амьдардаг иргэн залууч, иргэн оршин суугч нь яагаад нэр дэвшиж болохгүй? Иргэд энэ орон нутгийн сонгуульд зохион байгуулалтаараа энэ асуудал дээр оролцооч. Улаанбаатар хотоо өнгөтэй болгоё. Одоо энэ удирдлагуудын энэ 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил нь маш хангалттай юм байна. 94.8-аар хэрэгжижсэн юм байна. Яг бодит амьдрал дээр өнөөдөр Улаанбаатар хотын мянган иргэд та аз жаргалтай хотын иргэн мөн үү гэж асуувал бүгд аз жаргалгүй байна л гэж хэлдэг. Яа аз жаргалыг юу ч дүгнэх вэ гэхээр амьдрах орчныг бид нар дүгнэх хэрэгтэй байна. Яг уу гэр бүлийн аз жаргал бол сайхан шүү дээ. Сайхан ажиллаа тараа, сайхан гэр орнтойгоо байх.
Амьдрах орчин аз жаргалгүй байгаа нөхцөлд өнөөдөр дарга нар аз жаргалтай байна гэж даапалж байгаа. Нийслэлийн иргэдийн хурлын дарга давг дарга хэвлэл төгсөн ярилцлаганд их тийм увайгүй муухай үг хэлсэн шүү дээ. Та аз жаргалтай хотын мөрийн хөтөлбөр чинь хэрэгцсэн үү гэсэн чинь та Улаанбаатар хотын иргэн бүр гудамжаар гараад хар. Аз жаргалтай хотын мөрийн хөтөлбөр яаж хэрэгцсэн та нар нүдэрээ хараа гэсэн. Баян өшөөний амьдарч байгаа хүн гудамжаар яваад аз жаргалыг мэдрэхгүй. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу усын хонхны гудмаар явж байгааг иргэн аз жаргалыг мэдрэхгүй. Тийм үү? Ийм аз жаргалыг ингэж бий болгосон гэж хотын удирдлагууд иргэдээ ингэж даапаалж доромжилж байгаад эргэн өнөөд бол маш их тийм харамсалтай байна. За иргэн түрүүнд дурдлаа. Иргэн одоо юу гэдэг иргэдийнхаа төлөөллийг сонгооч гэдэг нэг үг хэлжлээ шүү дээ. Тэгэхээр одоо иргэд энэ яг миний л төлөө намайг л төлөөлж ажиллах хүн муу юм байна гэдгийг яаж мэдх юм бэ? Одоо нэг хүн итгэл гаргадаг те нөгөөдөл нь яг энэ мэт одоо өөрөө чи хэлээд байгаа шиг шүүмжилж байгаа шиг ажиллаад байна шүү дээ те. Одоо юу гэдэг адгийн над захын хууль бус тендер за тэгэл одоо өчнө асуудал байна л да те. Энийг би олон талаас харж байгаа. Жишээ нь Чингэлтэй дүүрэг гэхэд чинь орон нутгийн сонгуульд болсноос хойш 30 жил болж байгаа. 30 жилийн хугацаанд нэг л нам засгасан. Чингэлтэй дүүрэгт нэг ч хорооны засаг дарга нь арчсан нам иргэний төлөө байдгүй. Дүүргийн засаг дарга 30 жил одоо ингэ болоход 30 жилийн хугацаанд Монгол ардын нам л засгалж байгаа. Тийм үү. 30 жил энэ нэг нам тухайн дүүргийг удирдах зохион байгуулж энэний цаана ингээд төрийн албыг төрлийн алба болгож, төрлийн албыг намын байгууллага болгож, төрийн институцийг өнөөдөр зөвхөн намд үйлчилдэг байгууллага болгоод хувиргацсан. Энийг л өөрчлөе гэж. Яагаад Чингэлтэй дүүргийн иргэж яагаад амьдрах орчноо сайжруулахын төлөө өөр сонголт хийж болохгүй гэж. Сонгон айхын дүүрэг гэдээ бас байна. Аслагдсан 3 дүүрэг дан нэг л намын засаглалыг үзлээ. Иргэж юу хүсэж байгаа? Амьдрах орчноо сайжруулах гэж байгаа болохоос нэг намын тогтолцоог дахин шүтээ гэж сонгоогүй байхгүй. Тэгэхээр энийг л би одоо та бүхэнд онцгойлон хэлж энэ төсөвдөө хяналтаа тавиач. Таны сонгосон даргачин таны төлөө ажиллахгүй байна. Дарга нарын төлөө үйлчлээд байна гэж хардаг. Хамгийн сайн нэг инээдтэй нэг болсон шүү дээ. Улс даяар дэлхийн нийтээр корона цар тахлын аюул төвчин улс даяараа болсон. Хамгийн эмийг нэлтэй. Улаанбаатар хотын Пагам гээд хөгшин хоёр эмээ өвөө маань тэтгэврийн зээлээд аваад нийслэлийн онцгой комиссд ингээд тэтгэврээ зээлээд ханд өгч байгаа байхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд мөнгөний гахаага хаглаад хэрэгэлсэн номоо англи хэлний номоо зараад хандив өгöd байхад өгсөн хандивын мөнгөөр нь өнөөдөр хээв нэг дарга нараа хандивын мөнгөөрөө шагнасан байна. Тэгээ би бас энэ асуудлаар бас Улаанбаатар хотын засаг дарга байсан одоо улсын хурлын гишүүн Амар сайхан даргыг бас би авилгатай тэмцэх газарт өгсөн. Иргэн үнэнд. За иргэдийн хурлын төлөөлөгч нар магадгүй юу гэдэг төдийлөн танигдахгүй за магадгүй яг иргэдтэйгээ тулж ажиллаж чадахгүй байгаа учраас иргэд одоо зөв сонголтоо хийж чадахгүй байгаа юм биш үү? Энэ бол хоёр асуудалтай. Хоёр талтай. 4 жилийн хугацаанд нөгөө нэг л намын засаглалтаа болохоор сая ингээд та бодлоо. Нийслэл Улаанбаатар хот 45 төлөөлөгчд. 45-аас нь 34 нь Монгол ардын нам. Дүүргээс нэг нь арчсан намын төлөөлөл. Бүхлбүтэн дүүргийн хэмжээнд нэг төлөөлөгч өөрийнхөө сонгогдсон хороондоо ажиллахаас гадна бүхлбүтэн дүүргийн 20 хэдэн хороо 40 хэдэн хороогоор ажиллаж амжихгүй байхгүй. Засаглал барьж байгаа мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээд Улаанбаатар хотоо бид нар аз жаргалтай хот болгоно гэд амлалт өгөөд амлалтыг нь иргэд олонхон хэмжээ сонгоцсон одоо нам засгийн ажлыг иргэд ойлгох хэрэгтэй байна. Цөөнх бол үндсэндээ бид нар шүүмжлэхийн төлөө шүүмжилдэг юм аа. Ажлыг сайжруулахын тулд шүүмжилж байгаа. Алдаа дутагдлыг дахиж битгий гаргаасаа. Төсөв дээрээ ингэж битгий ингэсэн. Та бүхэн мэдэндээ иргэдийн хурлын чуулган болгон дээр манай намын бүлэг дандаа ажил иргэн санал гаргадаг. Нийтийн тээврийн парк шинжилэл дээр ийм төсөв хэмнэлтийн гормоор энэ зориултын бус ийм ашиггүй зардлыг хэмнээд нийтийн тээврийг ингэж сайжруулаач. Энэ төсвийг оруулаач. Багш эмчнэрийн нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор багш эмчнэрийн нийгмийн асуудал буюу энэ индексийн урамшууллыг шийдэж өгөөч. Ерөнхий боловсролын сургуулийн автобусыг жил болгон энэ төгрөгөөр баталж өгөөч. Дандаа манай бүлгээс дандаа ажил иргэн санал ордог байсан болохоос энэ ажлыг чинь гацаа, энэ ажлыг чинь үгүйсгэй гэж хизээч ордог байсан. Тэгэхээр энэ жилийн 20 оны орон нутгийн сонгуул дээр ядаж энэ ой тэмдэглэдэггүй. Ядаж энэ
хүрл хөшөө бунхан барьдаг. Ядаж энэ тентгийн хашаа барьдаг. Янз янзын энэ чулуу авчираад Улаанбаатар хотын төвөр авчираа тавьдгүй, ийм чулуу тавьдгүй инженер сэтгэлгээтэй хүмүүсүүдийг сонгож хотоо хөгжүүлэхийн төлөө оролцох хэрэгтэй байхгүй иргэн бол. Энэ нэг сайхан ярддаг гарал байна тий. Ялгаагүй тэр одоо сонгогдож гараач гэдэг юм уу тий. Анч байна уу, манч байна уу ялгаагүй штэ. Адилхан л идчихүүн. Тэгээ худлаа газар нөгөө идэж ууж чадаагүй нэг муулдаг шүүмжилдэг ч гэдэг юм уу. Нэг ийм хандлага бүр ингээд нийгэмд тогтцсон байна л да. Хандлага гэхээсээ илүү нөгөө иргэд бүр ингээд итгэл алдарсан. Тий. Би хариуцлагатайгаар нэг юм л мэдэгдмээр байгаа. За ингээд 3 жил цэцтэй холбоотой мэдээллийг би гаргасан. Ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй. Хоёрдугаарт нь би ямар нэгэн төрийн сонгуульд би нэр дэвшээгүй. Энэ нөгөө сонгуульд нэр дэвшээд одоо өөрийнхөө PR-ыг хийгээд байна гэдэг хүмүүс маш ихээр өчигдөр гэхэд нэг 2 телевиз намайг бүр зохион байгуулалтаагаар тэгж мэдгдсэн байлаа. Би тэгэхээр ямар нэгэн сонгуульд нэр дэвшээгүй. Иргэн хүний хувьд мэдээлэл дээр ажилдаг ажилтны хувьд энэ болохгүй байгаа мэдээллийг би олон нийтэд ил болгож гаргаж байгаамаа. За өнгөрсөн 4 жилд орчилсан нам бол те ингээд сүр хүчин болж ажиллаа. За одоо та хэдий хэлж байгаагаар бол ер нь бол дандаа ажил хэрэгч санал тавьдаг. За шүүмжлэх үедээ шүүмжилдэг ингэж ажиллажээ. За гэвч өнөөдөр юу гэдэг төдийлөн та хэдий шүүмжлэлч гэдэг юм үр дүнд хүрсэнгүйгээр ингээд 4 жил дуслаа шүү дээ. Тэгэхээр одоо хяналтыг сайн тавьж чадсангүй гэж ойлгох уу? Одоо юу гэж ойлгох уу? Эсвэл нөгөө хяналт төрд тавих хэвээр хяналтыг юу яаж тавих хэвээр юм бэ? Та өстой мундаг зөв асуулт асуулаа. За манай намын бүлэг буюу нийслэлийн иргэд дурлалт гарч намын бүлэг цөөнхийн бүлгийн хувьд бол маш сайн ажилласан. Яагаад вэ гэхээр хяналт байна гэдэг чинь дараа жилийн төсөвт нь бидний шүмжилсэн төсвүүд орж ирээгүй. Энэ бол бас зөв ажлууд. Хоёрдугаарт нь 2016-аас бид нар 20 онд гэр ороолын дахин төлөвлөлтийн ажлыг байнга иргэдийн хурлын шуулган дээр ирсэн. Бидний шүмжилж ажил иргэний саналууд маань одоо Улаанбаатар хот дээр Баян Ишүү дэд төв, Сэлэв дэд төв, одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нэрийн хил дээр Далан давхрын хажуутлын дэд төвүүд маань 18 он 19 оноос хэрэгжиж эхэлсэн. 19 оноос эхлээд 18 оны иргэдийн хурлын төсвийн чуулган дээр хүүхдэд ээлд Улаанбаатар хотын дэд хөтөлбөрийг батлуулахын тулд бид нар дэд хөтөлбөр батлуулсан, боловсруулсан. 19 он дэд хөтөлбөрүүдэд бид нар батлуулсан, чадсан. Цөөхч гэсэн ажил хийдэг байхгүй. Тэгээд хүүхдэд ээлд Улаанбаатар хотын дэд хөтөлбөрийг батлуулсны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн одоо тавигдах стандартууд маань хэрэгжиж явж байгаа. Дараагийнх дээр нь юу явж байгаа гэхээс сургууль болгонд хүүхдийн автобустай болох ажлыг 2015 оноос бас л эхлүүлж ирсэн. Энэ бүхэн ажлыг бас манай иргэдийн хурлд гарч намын бүлэг чуулган болгон дээр энэ асуудлыг ажил хэрэг саналыг хэрэгжүүлснээр 19 оноос эхлээд сургууль болгон хүүхдийн автобустай болох хөтөлбөрөөр хэрэгжиж явж байгаа. Ингээд яривал бид нар маш олон цөөхч гэсэн ажил хийдгийг харуулсан. Бид нар бас цөөхөн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийсэн. Орос улсны дулаан техникийн шинжилгээний асуудлыг бас хуулийн төслийг бас засгийн газрын хэрэглэх газарт өгсөн, барилга бот байгуулалтын яамд өгсөн. Ингээд бид нар бас нэг юм дүрм журмтай болгоё. Хот өөрөө ингээд асуудлууд байна. Энийг хамтраа шийдэх гэдэг үгнээс бас хэрэгжүүлээд явж байгаа. Дараагийн бидний гол юм нь юу гэхээр цөөнхч гэсэн бас юм дээр хяналт байх хэрэгтэй. Энэ Улаанбаатар хотод шилэн дасны хуулийг хэрэгжүүлээч. Та нар мэдэндээ 2012-аас 16 онд Батүл даргын иргэдийн хурл төлөөлөгч нөрөө барьцаал явууллаа, гадааж явууллаа. Тэр чинь бүх мэдээлэл шилэн дансандаа тавьчихсан юм чи хэн ч ороод харна шүү дээ. Одоо энэ иргэдийн хурл дахь бүх мэдээлэл шилэн данс байхгүй шүү дээ. Засаг даргын тамгын газраас шилэн дас хөтлөж байгаа юм бол байхгүй. Ямар ажилтнанд нийгмийн халамж өгсөн, ямар ажилтнанд хансан, ямар ажилтнанд томилсон, ямар дарга гадаадад томилтоор явсан, ямар зорилгоор томилтоор явж байгаа удирдамжинч байхгүй, төсөвч байхгүй байсан. Тэгэхээр ерөн донд бид нар энэ 4 жилийн хугацаанд хуулийг хэрэгжүүлээч, иргэдэд ил тод болооч, захим асуудлыг нээлттэй болгооч. Та барыг мэдэндээ Улаанбаатар хотын иргэд маа сайхан газрыг цуслангийн газартай болох гээд захим газар болголт хийгдчихсэн. Та бас захим газар авсан байх тийм ээ. Аваагүйж магадгүй. Улаанбаатар хотын маш олон иргэн
сайхан захимаар бүртгүүлээд газартаа болсон. 16 оноос хойш захим газар болох байхгүй шүү дээ. Бүхэл юм нөгөө л хүн суртлаараа буцаал байх байдаг болсон. Ингээд бид нар яриад байвал маш олон зөв ажлуудыг энэ засгийн үед бүгдийг зогсоосон. Энийг л үргэлжлүүлэхийн тулд манай одоо иргэдийн уралдаан харьцсан номын бүлэг бол ирвэх дэрвэрэ гэхээр маш хангалттай сайн ажилласан л гэж бодож байгаа. Тэр иргэнээ хохироодгүй, иргэдэд торгодгүй, хувийн хвшлээ дарамтлахгүй, төрийн үйл ажиллагаа маань ил тод байх үүднээс л бид нэр ажиллаж ийн гэж би харж байгаа. Тэгэхээр ер нь бол хяналт байх нь ингэж үр дүн гаргадаг. Хяналт байх нь үр дүн гаргадаг. Тэгэхдээ хэд олон хол өнөөдөр бид нар хяналтыг тавьж чадахгүй байна. 45-аас 34 нэг намд дэр чигээр дангаараа. Манай 11 хуралд орсон ч хамааг одоо дангаараа шийдвэр гарна, ороогүй байсан ч дангаараа шийдвэр гарна. Тэгэл үндсэндээ Улаанбаатар хот их л гоё 4 жилийн хугацаанд бид нар өнгөрүүллээ шүү дээ. Улаанбаатар хот маань 4 жилийн хугацаанд 4 засаг даргатай байлаа. Нийслэлийн засаг дарга 5 удаа солигдлоо. Иргэдийн хурлын дарга үндсэндээ 3 солигдлоо. Ингээл засаглалын хямар солигддог. Дарга солигдох болгонд л нөгөө харьяа байгууллагын дарга нар солигддог. Харьяа байгууллагын дарга солигдох болгонд тэнд ажиллаж байгаа доктортой төрийн албаагч нар бүгд солигддог. Тэгээ энэс шалтгаалаад Улаанбаатар хотын маань хөгжил зохион байгуулалт маань ингээл гацдаг, зогсдог. Нөгөө өмнө хэрэгжүүлж ирсэн, өмнөх даргын хэрэгжүүлж ирсэн сайн ажлуудыг бүгдийг зогсоодог. Ингээл Улаанбаатар хот хөгжихгүй байна л гэдгийг би хувьдаа дүгнэлт хэлэхэд яг л ингэж хараад байгаа. За өөрийн хувьд бас автоэврийн салбарт ажиллаж байсан тийм. Хүний хувьд өнөөдрийн яг Улаанбаатарын гол асуудал болоод байгаа энэ автозамын төвжирэл дээр бас тодорхой дүгнэлт хийгээд гэдэг юм уу? Магадгүй шийдэл хараад сууж байгаа гэж бодож байна л да. Би шийдлийг байнга өдөр болгон бичдэг. Миний фэйсбүүк дээр та бүхэн хардаг. Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах нэг 10 ажил байдаг. Тэрэнд бол ямар ч төсөв хэрэггүй. Ямар ч засгийн газрын тогтоол хэрэггүй. Зүгээр л нийслэлийн засаг дарга, нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга, нийтийн тээврийн Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлдэг хувийн хвшлийн 19 аж ахуй нэгж төрийн өмчийн 2 компани, нийт 21 компани удирдлагуудтай уулзалт болно байхгүй. Нийтийн тээврийн нэг дахь гарсан юу гэхээр нийтийн тээврийн маршрутыг нэг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Хаа байсан 5 шарын эцэс амгалан руу явдаг нэг чиглэлийн автобус одоо нэг чиглэл 13 автобус ингээд дараалал явж байгаа. Ингээд нэгдүгürt маршрутыг өөрчилж. Хоёрдугürt нь цагийн хугацааг өөрчилж. Өглөө би 8 цагт ажилдаа байхад эхний автобус 7 цаг 10 минутанд шавж байгаа байхгүй. Тэгээ би энэ хоёр дамждаг хүн чинь яах? Хүсэн үсэг заа би хоцорч ирснээс өөрийнхөө машинтайгаа явчих гээл явж байгаа байхгүй. Тэгэхээр нийтийн тээврийн автобусны цагийн хугацааг шууд өглөө 6 цагч болно. Орой 12 цаг хүртэл явна. Орой ажил тардаг хүн яах юм? Гэртээ харах гэхээр такси барихаар болохгүй. Нөгөө цалингаараа таксид чинь. Гэртээ ядаж тэр такси барих мөнгөөр гэртээ ядаж нэг талах нэг сүгэ авал харах нь зүйтэй байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нийтийн тээврийн автобусны цагийн хугацааг шууд 12 цаг болгож өөрчлөө. 3 дугаарт нийтийн тээврийн богино ирээсээ эргэлт хийлэг. Би заавал хажуутлын дүүрэг рүү орохын тулд хотын төв ороод хотын төвөөсөө дахиж өөр автобусанд суугаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Сүхбаатар дүүрэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ийм богино эргээсээ эргэлтээр нийтийн тээврийн зохицуултыг хийчих. Заавал хотын төв рүү ордог биш. Тийм ээ? Дөрөвдүгürt нь яагаад нийтийн тээвэр та суудаггүй вэ? Би суудаггүй вэ? Иргэн суудаггүй вэ гэхээр нөгөө нийтийн тээврийн тавьдах стандарт нь хангахгүй байна. Хүүтэн, тоос жороотой, хогтой, нөгөө мэрэгсэн жолооч маань кабин дотроо тамхи татдаг. Тэгээд нөгөө тухайн нийтийн тээврийн автобус суухаар хулгай зэлгээд орчдөг. Яг янз янзын халдлага төртдөг. Нөгөө тавьсан камерууд нь өчигдөр нийслэлийн цагдаагийнхан очиж шалгасан чинь бүх нийтийн тээвэр тавьсан нөгөө камерууд нь эвдэрсэн. Энэ үүднээсээ л өнөөдөр Улаанбаатар хотын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байгаа шүү дээ. Нийтийн тээврийн нөгөө нэг зүгээр л аж ахуй нэгжтэй хоорондоо их гэрэн дээр л тавьдаг шаардлага заалт болгон орчих юм бол манай нийтийн тээвэр сайхан болно шүү дээ. Тэгэл аль болох нийтийн тээвэр дээр тавьдаг стандартуудын сайн чангатгаал аж ахуй нэгжтэйгээ хийсэн гэрээгээ дүгнэлтээ маш хариуцлагатай хийгээл зам тээврийн асуудал гаргасан бол тухайн нийтийн тээврийн компани тухайн чиглэлийн шууд цуцал. Тэгэхээр ийм нөгөө нэг хяналтуудын сайн тавьдаг шаардлага тавиад хариуцлага сайн тооцоод эхэлж бол нийтийн тээвэр сайжирна. Тэгээ эцэст нь би автозамын төвжирэл дээр нэг хөндлөнгийн
ажлууд их орж ирээд идэх гэж хардаг. Би ингээд өглөө гэрээсээ гараад яг ингээд авцсан руугаа ороод гэрээсээ гараад машинтаа суугаад нөгөө байшныхаа дундуур гарах гэхээр нөгөө дэлгүүрийн үүдэнд түгэлтийн машинууд маань ингээд орчдөг. Нэг дэлгүүр дээр ингээд талах буулгана, сүү буулгана, ундаа буулгана, арх буулгана, тэгэл ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүн буулгана. Ингээд нэг дэлгүүрийн гадаа ингээд 5-8 түгэлтийн машин зогсчихдог. Тэр энэ түгэлтийн машинуудыг бид нар цагийн урт өөрчлөлт оруулах хэрэгтэй байхгүй. Яг эд оргил бидний хэлдэг тэр нэг АЦ буюу 8-аас 10 цагийн хоорондын түгэлтийн машинуудыг явуулахаар болчих. А бусад өглөө үүрээр явуул. Тэгэхээр иймэрхүү зохицуултыг хийвэл Улаанбаатар хотын авто замын төвчрөл дээр бас нэлээд хувь нэмэр болно. А хоёрдугаарт нь би бас Солонгос улсын нөгөө мэрэгчлэлтэй ижлүүлэх сургалтанд бас суулсан. Яагаад энэ Солонгос улсын төрийн албан агч нар нийтийн тээврээр яагаад үйлчлүүлдэг юм? Яагаад энэ хувийн ижлэлээр хувийн машинаараа ажилдаа очдөг юм бэ гэдгийг бүр судалсан. Албан компани. Ингэдэг юм бэл. Иргэн шүрээ Инхбат 2 гэр бүл байлаа гэхэд нийтийн тээврийн захим бүртгэл нь шууд хүний нөөцөөр нь очдөг юм байна. Тэгээд ажлын 22 хоногт нийтийн тээврээр үйлчлүүлснийхээ хариуд таны хамгаалын газраас ч юм уу эсвэл хүний нөөцөөс танид за ингээд шүрэн цэцэг ингээд Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулахад хувийн машинаар оролцоогүй танд баярлаа. Тэгээд танд үзүр үйлчлэгээнд үнэгүй өгдөг. Гэр бүлээрээ сайхан одоо хоттой холбоотой хувийн ижлээд маань ресторанд хөнгөлтийн карт өгдөг. Гэр бүлээрээ сайхан амралтын газар сайхан амрах эрхийн бичиг өгдөг. Ингээд нэг захиргаадлын арга биш нэг ийм өөрсдийн сайн дурын ажлууд. Ер нь бол эцэст нь ингээ харахад ингээ гэр бүлээр нь сайхан ингээд амралтын өдөр амрах эрхийн бичгийг дандаа өгдөг юм. Тэгэхээр ч нөгөө Солонгос улсад байгаа иргэд тэ гэр бүлүүд маань гэр бүлтэйгээ сайхан амралтын өдөр өнгөрөөх л хүсдэг юм байна. Тэгэхээр бид нар ч гэсэн яагаад өнөөдөр Улаанбаатар хотын одоо удирдлагууд маань өөрсдөөсөө эхлээд нийтийн тээврээрээ сууж зорчдог. Төрийн машиныг ундаггүй. Өнөөдөр нэг гач тогтолцоо шүү дээ. Төрийн бүх байгууллагын дарга албан хагч нарт газ төрүүлээ очиод зогсоолоод үргэждэг. Тэгээ нэг төрийн үйлчлэгээ авах гэж байгаа иргэд зогсоол байдаг. Тэгээ газ нөгөө бичиг баримтаа өгч гараад ирэхээр нөгөө машины начаа авчдаг. Ингээл тогтолцоонууд маань ингэж яваад байгаа байхгүй. Эцэст нь би ингээ харсан л да Солонгос гээл Хятад улс гээд Азийн орнууд Япон бүр төрийн үйлчлэгээ ерөөсөө төрийн байгууллага дээр иргэн очиж бичиг баримт өгдөг. Бүх юм захив. Тэгээ тэр нь дандаа юм киоск машинтай 24 цагаар ажилладаг. Заавал өнөөдөр төрийн мэдээлэл авах, үйлчлэгээ авахд ингээд нэг бичиг бариад, цаас бариад, банкны гадаа очирлал, хүсээ харчаал. Тэгэл ингээд явгаасаа бид нар татгалцчихвал Улаанбаатар хотын төвчрөл бол тодорхойгоор би буурна гэж харж байна. За баярлалаа. Бид хоёрын ярилцах цаг ер нь нэлээд төгсөн байна. Тэгээд төгсгөлийн асуултыг те өөртөө нь үлдээ. Миний асууж амжаагүй магадгүй иргэдэд гэдэг юм уу те олон нийтэд хэлхийг хүссэн зүйл байвал. За өнөөдрийн лайв телевизийн бас мэдээлэлд орсондоо маш их баяртай байна. Тэгээд маш олон асуудлуудыг бид нар цаг ярих байсан ч цаг бага байлаа. Тэгтээ бас оновчтой гол юмнуудаа та бүхэнд бас мэдээллийг ил тод хэллээ. За миний өнөөдрийн бас ярих гэж байгаа гол нэг мэдээлэл жоохон дутуу хэлчихлээ. Ямар асуудал байгаа вэ гэхээр бид нар 2020 оны нийслэлийн иргэдийн хурлын чуулганаар нэг ажлыг багталсан байна. Тэр юу вэ гэхээр цэнгэлт хүрээлэн бан зарж байгаа. Одоо өмч хувьчлаар ингээд худалдах чагсаалтанд норцсон. Улаанбаатар хотын одоо яг гол бид нар наадам 7 сарын 11-нд сайхан наадмын нээлт үздэг. Тэмээ сайхан цэнгэлт хүрээлэн маань 20 оны дуудлага худлаагаар 20 тэрбум төгрөгөөр ингээд зархаар орцсон байна. Тэгэхээр энэ зарах гэж байгаа цэнгэлт хүрээлэн заавал бид нар орон сууц бариулмааргүй байна. Худалдаж авах гэж байгаа компани орон сууц барих гэж байгаа юм. Тэгэхээр тэнд цэнгэлт хүрээлэнгийн ойр орчимд амьдардаг иргэд орон сууц барихыг хүсээд байна уу? Цэнгэлт хүрээлэнгийн байгаа газар дээр нь нийгмийн захиалгаар тентгийн иргэд сургууль барихыг хүсээд байна. Цэцэрлэг барихыг хүсээд байна. Эмнэлэг барихыг хүсээд байна. Төрийн үйлчлэгээний байр барихыг хүсээд байна уу? Иргэд сайхан гэр бүлээрээ зугаалах ногоон байгууламжийг хүсээд байна. Иргэдийнхээ саналын дагуу энэ цэнгэлт хүрээлэнгийн одоо байгаа 12.4 га газрыг авж үлдээ төрийн захиалагт
барилга байгууламж ч юм уу эсвэл ногоон байгууламж болохыг та бүхэндээсээ би уриалж хүсэж байна. Энэ газрыг битгий заруулаач. Энэ газар дээр битгий дахиж орон сууц битгий бариулаач гэдэг та бүхнээс хүсэж байна. Хоёрдугаарт нь миний юун дээр юу вэ гэхээр Яарамгийн 5 буудлын 2-дугаар буудлын буюу хаан улд дүүргийн 5-дугаар ороо буюу Нүхтийн аманд нийслэлийн төр захиргааны удирдлагууд маань нүүж орох гэж байгаа. Орон нутгийн сонгуулийн дараа 10 сарын 15-ны дараа буюу Монгол Ардын нам олон хулууд ялах юм бол төр захиргааны ордон маань Нүхтийн аманд бүгд нүүж орох гэж байна. Тэгэхээр бид нар бас энэ Нүхтийн аманд заавал энэ төр захиргааны 5 блок байшинд хотын удирдлагууд нүүж орхон дээрүү төрийн нийгмийн захиалгад юунууд орхон зөв. Өөрийнхөө оюу хандад хунгааж энэ асуудлыг бас битгий дэмжээч, энэ асуудлыг эсэргүүцээч, хамтдаа бас энэ асуудлын төлөө яваасаа гэж бас та бүхнээс хүсмээр байна. За баярлалаа. За ярилцлагынхаа төгсгөл хүртэл дахиад иргэдэд тэ шинэ мессеж их өгөөд төгсгөж байна гэж их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За та бүхэнд ажлын амжилт хүсье. Улаанбаатар хот маань өргөжин дэвжиж хамтдаа хөгжүүлцгээе гэж хэлмээр байна.